За өнөө цаг үед хүний IQ чадвар гэхээс илүүтэй EQ чадварыг илүү чухалчилдаг болсон байна. За EQ чадвар нь мэдээж хүн төрсэн цагаас за яг эдэн шиг хүүхэд ахуй бага наснаас нь эхлэн тухайн хүнд төлөвшдөг. За тэгвэл EQ чадвар гэж юу юм? За EQ чадварыг яагаад чухалчлах болов гэдэгт бүгдээрээ хариулт олцгоё. Бид өдөр тутмын амьдралдаа хүнтэй харилцахдаа, бэрхшээлийг даван туулахдаа нийгмийн сэтгэл зүйн олон сорилттой нүүр тулгардаг. За тэгвэл бидний амьдралын чанар хандлага, амжилтын хэмжүүр нь emotional quotient буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэж хэлж болно. EQ өндөртэй хүн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сайтай байдаг бол EQ сул хүн сэтгэл хөдлөлөө удирдахдаа тун тааруу байдаг гэсэн үг. Дэлхийд дахинд сэтгэл хөдлөлөө удирдах чадварын талаарх ойлголт 1990-ад оноос Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд өгүүлэл бичснээр нэвтэрч эхэлсэн бол за 1995 онд сэтгэл судлаач сэтгүүлч Daniel Goleman-ийн Emotional Intelligence ном хэвлэгдснээр EQ-гийн талаар дэлхийн нийтээрээ анхаарах болжээ. За харин манайд энэ талаарх ойлголт нэвтрээд 10 орчим жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг өөрийн сэтгэл хөдлөлийг хэдий хэмжээнд ойлгож тэр хэрээрээ удирдан идэвхжүүлж байгаагаар замун бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати чадвар, бусадтай үр дүнтэй харилцах нийгмийн харилцааны чадвар гэсэн 5 үзүүлэлтээр харж болно. За EQ чадвар нь хүний сэтгэх чадамж бүтээлч байдал, санхүүгөө удирдах чадвар гэх мэт бусад бүх чадварыг дэмжих, за эсвэл эсрэгээрээ доош татах хүчтэй нөлөө үзүүлдэг чадвар болоод байна. За тэгвэл амьдралын чанар амжилттай ахиулах, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар ямар төвшөнд байгааг мэдхийн тулд өөрийгөө эхлээд ажиглах хэрэгтэйг дээр дурдсан. Мэдээж хүн бүр тааламжгүй зүйлд үзүүлж байгаа хариу үйлдэл болох уур бухимдал гэчийг ор үндэсгүй болгох боломжгүй. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй бол өөрт таагүй мэдрэмж үзүүлдэг зүйлсийг хамгийн эхлээд өөрчлөх хэрэгтэй гэж үздэг байна. Өдрийн туршид өөртөө төрж байгаа сэтгэл хөдлөлүүд аягүй сайн нарийн ялгаж сурах хэрэгтэй. Гэртээ очихдоо би маш их ядарсан гарч ийнө, өглөө би сэрэгтээ маш их ядарч сэрж ийнө, тийм ингээд миний өдрийн туршид юу нэг сэтгэл хөдлөлүүд маань ямар юм байгаад байгаа. Тэгвэл одоо жишээлбэл энгийн жишээ хэлэхэд өглөө сэрэх болгондоо би маш их ядарсан мэдрэмжтэй сэрээд байгаа л юунаас болоод тэр ядарсан мэдрэмжийг аваад байгаа. Тэгвэл тэрийг яаж өөрчлөх гэдэг чинь л тэр нөө EQ-гээ сайжруулах болж байна л гэсэн. Хандлага гэдэг маань EQ чадвартай нэг талаар холбогдож байгаа. А нөгөө талаар хандлагыг хүн өөрөө одоо сонгох боломж байдаг. Хүмүүс заримдаа нөгөө нэг угаасаа л би ийм хүн гэдэг ингээд нэг тиймэрхүү одоо үзэл бодлоор ертөнцийг үзэх үзлээрээ одоо альваад хандах гэдэг. Тэгтэл та одоо хандлага сонгох боломж танд байгаа. Та эерэг хандлагатай байх уу, сөрөг хандлагатай байх уу гэдэг нь таны сонголт, таны шийдвэр. Хүүхдүүд бага наснаас нь EQ чадварыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролоор зэгцтэй олгож болно. За гэхдээ манайд хэрэгжиж байгаа хөтөлбөрт сэтгэл хөдлөлөө удирдах чадварын талаарх агуулга анхан шатнаас хитрэг байна. Тэгвэл хувийн эмчийн нэгэн цэцэрлэгт өглөө цэцэрлэгийн үдээр орж ирэх цагаас эхлээд EQ чадвар суулгахад хэрхэн анхаардаг жишээг хүргье. Хүүхдүүд болон эцэг эх багш хоорондоо мэдлэхээс эхлээд өчигдөр юу хийж, ямар сэтгэл хөдлөлийн байдалтай өнгөрснийг асуухаас энэ цэцэрлэгийн багчуудын өглөө эхэлдэг байна. За гэтэл насанд хүрэгчдийн дунд хүртэл өглөө ажилдаа ирээд бусадтайгаа мэддэггүй харилцааны чадвар дутмаг байдал ажиглагцаар байдаг лээ. Үүний дараагаар хүүхэд ангид орж ирээд ангийнхаа хүүхдүүдтэй тэврэлдэх, гар барих зэрэг төрөл бүрээр мэндэлдэг байна. За ангид орж ирээд хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх эможиг сонгоно. За энэ эможи болон хүүхдийн сэтгэл хөдлөлтөөр үндэслэж багш уйлсан хүүхдийг аргадаж сэтгэл санааг нь тайвшруулж өгч хүүхэд хөгжүүлэх ажлаа эхлүүлдэг байна. За энэ нь өөрийгөө болон бусдыг хайрлах, бусдад туслах зан чанарыг төлөвшүүлж байгаа хэлбэр юм а. Хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлийн байдлыг асууна. Өнөөдөр гунигтай уйд тартай ирсэн хүүхд байж болно шүү дээ. Тэр хүүхэд бол тэргээ бодоод хичээлд анхаардгүй. Тэр эхлээд уйд тартай гунигтай хүүхэд байна уу? Байхгүй наа. Бүдэр баяр хүртэ хичээлд ороход бил нэ. За бил. Уйд тартай гунигтай бол ганцаарлаад юу босныг нь арина, асууна. Тэгээд тэрийг тайвшруулж өгч өөрөө тэр хүүхэд тэр зовлонгоо ярихаараа одоо гэрт нь ямар ч асуудал болно. Жишээ нь хагас дутуу нойртой ороод ирсэн хүүхэд чинь нойрмоглоод гунигтай байдаг. Зарим нь хөссөн хувцас өмсөг үгээсээ болоод
Тэ зарим нь урд оройн ингээ гэр бүлд нь таагүй явдал болох ч юм уу. Эсвэл ханаа түрээд ч юм уу би ингээд ноцоороод ч юм уу таагүй байдалтай хүүхдүүд бол юм уйтгаар гонигтай байж үдэ. Тэр үед нь хүүхдээ яриад ямар бэрхшээл байна. Яагаад би ингээд чи гонигтай харцтай нь юу басан гэж ярилцаад тэр хүүхдтэйгээ ганцаарчилж ярилцаад тайвширж өгөөд тэрж өгөөд халуун дулаараас тэрж өгөөд ингээд хүүхэд урамшдаг. Хин нөгөө өөрийнх нь зовлонгийн хуваалцаж сонсоод асуудлыг сонсож өгөхөр хүүхэд маш дуртай. Тэгэнгүүт тэр хүүхд тайвшраад хичээлд орох боломж нь өртөнө. Яг ингээд сэтгэл санааг нь бэлдсэн хүүхдүүд хичээлдээ баш маяртай ордог. Хоёрдугаар миний зовлон, миний асуудлыг сонсож өгдөг, миний баяр хөөргийг хуваалцаж өгдөг. Багш маань миний дотны хүн учраас багштайгаа харилцаанд элбэг болдог. За олон хүүхэд өчигдөр ямар өнгөрснийг асуухад гоё эсэн гэхээс хэтэрдэггүй. Тэгвэл сэтгэл хөдлөлөө удирдах сурч байгаа хүүхдүүд багштайгаа байнга ярилцдаг тул өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайн хөгждөг байна. За хоёулаа эхлээд танилцъя. Намайг Оён Эрдэнэ. Намайг Тэтэн гэдэг. Хэдэн настай лээ? 5 настай. Цэцэрлэгтээ хэр удаа явж байгаа лээ? Бараг л би 30 юм уу 40 жил явж байгаа. Өглөө орж ирэхдээ найзтайгаа гоё мэндэлдэм байна. Би найзтайгаа мэндэлэхээр найз надад бас мэндэлдэг. Тэгээд би найзтайгаа тоглоомыг тоглодог. За өглөө орж ирээд ямар эможи хийсэн бэ хайрцаг руугаа? Инээчмас хорогоо ингээд ингэсэн эможи хийсэн. Тэр нь чи ямар байна гэсэн үг вэ? Хамгийн гоё юм гэсэн үг. Тэр өчигдөр өглөө гэртээ гоё ясан гэсэн үг үү? Би харин айл ороод дэлгүүрт гоё юм хийгээд байжсэн. Өнөөдөр цэцэрлэгтээ юу их вэ? Өнөөдөр зургийн юм хичээл хийгээ эсвэл гоё унтаж таглаад англи хичээлээ үзээд тэгээд анги дараа. Сэтгэл хөдлөлөө удирдах чадварт сургана гэдэг нь ямар нэгэн тусдаа хичээл биш, зарим бүхий л хичээлийг заах явцдаа юу хийж байгаагаа тайлбарлах, багш нь хүүхдийн санаа бодлыг сайтар сонсох зэрэг юм а. За үүнийг харуулахын тулд энэ ангийн 5 настай багчуудын өнөөдөр зурсан зургаар жишээ авъя. Сар бүр нэг сэдвийн хүрээнд хүүхдүүд зураг зурдаг. За тэгвэл энэ сард шүд гэдэг сэдвийн хүрээнд зураг зурж байна. Тэд зураг зурхтаа болон зурсан зургаа бусадтай тайлбарлахдаа өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж, чармаалттай хандаж байгаа нь за мөн л IQ чадварыг хөгжүүлж байгаа хэрэг болж байгаа гэлээ. Энэ харин шүдэг байх гад килогоо зугаалаа явж байгаа. Энэ харин ээж нь дүүд нь эннийхэн дүүд нь харин зарим аваа дүүн ханаад урсан. Тэгээ имэлгээс нөгөө харин им авч өгсөн. Тэгээд харин энэ ээж нь харин ахындаа им авах гэдэг нөгөө энэ хүртэл алхаж ирсэн. Тэгээд харин шөнө алсан. Тэгээд энэ идрус энэ гурван цаан солонгос ирсэн. Энэ зурган дээр охины шүд нь яаж байгаа? Харин өвдсөн. Яагаад өвдсөн? Яагаад тэгвэл заримыг зөндөө олны аваад эцээр агаад. Энэ ногоонуудыг идүү шүд нь өвдөх болов? Өвдгөө. Тэрийг харьцуулж харуулж байгаа мó? Тэгээд харин тэр идрээс одоо л ногоо идгийг ойлгоод тэгээд харин энэ харин ээж нь харин дандаа охиндоо энэ зүйлүүдээс энэ хоёрыг болохгүй гэд энэ идрээс болохгүй харин жимснүүд болно гэд харин тэгээд энэ идрээсийг авсан дэлгүүрээс. Түүнчлэн хөгжмийн боловсролоор дамжуулж хүүхдүүд дэвчээртэй, хүлээцтэй, тууштай ах зэрэг IQ чадварыг суулгадаг байна. Сая 5 настай бэлтгэл ангийнханд хөгжмийн темп, ритм хичээл орлоо. Яг саяны хичээлээр жишээлбэл IQ чадварыг хүүхдүүдэд яаж суулгасан бэ? Сэтгэл хөдлөлд бол хөгжим бол маш их үр нөлөөтэй. Хүн гоё хөгжим сонсож, баяр хөөрөлдөг, гоё темп ритмтэй хөгжим насан тохирсон темп ритмтэй хөгжим хүүхдийн хичээлийг идэвхжүүлж өгдөг, мотивац өгдөг тий. Тэгэхээр хамгийн хүүхдэд тохиромжтой тэр гоё хэмнэл темптэй хүүхдийг сурахад боломжтой тэр аюунуудыг сонгож аваад хүүхдүүдтэйгээ ингэж хамтарч ажиллаад тэр темпээр дамжуулж хүүхдийг тэр темп ритмийн хичээлээр дамжуулж хүүхдийн биед нь темпийг нь өөр ингэж заагаад ингэдэг гэд хөгжим бариулаа суулгахаас илүү биед нь суулгаж өгнө, шингээж өгнө. Хөгжмийн сонсголыг хөгжүүлэн гэдэг тэр темпийг суулгахаар ингэнгээ
Тэрэндээ бас 7 нотоо давхар цээжлүүлнэ. 7 нотыг цээжлүүлэхэд бол до ре ми фа гэж цээжлүүлэхээс илүү өнгөтэй нь бариад өнгийг нь давхар одоо өнгийг нь нэрлээд хүн шиг нэртэй болгоод тэгээд тэр өнгөө нэрлсэн тэр өнгөөрөө бид нар одоо бас нэг өөрийнх нь ойролцоо үлгэрийн баатрууд ч мэддэг зүйлтэй ингээд толгой холбоод цээжлүүлээд шүлэг маягаар цээжлүүлнэ. Энэ нь болохоор бас хэл ярианы хичээлтэйгээ уялдаад явчихж байгаа. Хүүхэд ингээд хөгжмийн хичээлээ сурахын тулд 7 нотоо мэдгээс гадна өнгөө мэдгээс гадна биеинд нь хэмнэл темпэн ритмтэйгээр сууж өгөхын тулд энэ бүх зүйлийг нь биеэр нь хийж өгнө. Тэгээд хичээлийн явцад багштайгаа ярилцсан, харилцсан, багаараа ажиллана, бусдын хичээл цаад болохгүй багт те. Энэ бүх дүрмүүдийг хийх нь хүүхдэд одоо IQ харилцааны чадвараас бас үндсэн суурь болдог. Хүүхдийн суурь чадамжийн 80% нь бага наснд нь бүрэлдэхтэй. Тиймээс гэртээ хараад гэр бүлийнх нь эрүүл эрэг харилцаж чадвал тухайн хүүхэд өөртөө ч мөн эрүүл хандаж сэтгэл хөдлөлийн хувьд өөрийгөө тайвшруулах дадалтай нэгэн болж төлөвшдөг байна. Ер нь бол багш нарын хэлж байгаагаар болохоор анх жоохон бүрэг хаалттай байсан гэж хэлжсэн. Тэгээ яг гэртээ бол мэдээж арай өөр, цэцэрлэг дээр бас арай өөр байсан. Тэгээ одоо бол илүү нээлттэй. Одоо гэр сургууль хоёрын цэцэрлэг хоёрын зөрүү нь бол харьцангуй бас гайгүй болж байна гэж дүгнэж байгаа. Тэгээ IQ талаасаа бусдад бас нээлттэй болно гэдэг манаас жоохон давуу тал юм болов гэж бодож байна да. Гэр бүлийн харилцаан дээр одоо ээж аав нь хүүхэдтэй бас IQ чадвар дээр нь яаж харилцаж чинь зөвхөн цэцэрлэг гэхгүй бас гэртээ яаж харилцах нь чухал. Тэг яг илүү нэг сурсан юм давтуулах тал руугаас жоохон харж байгаа. Одоо өдөр хийсэн юм илүү давтуулах, сурсан дуу шүлэг давтуулах, тэгээ илүү бас оролцоотой яриа одоо нэгсэнд гэр бүлийн оройны өдөрт илүү оролцоотой байхтай харах. Тийм тэр тал руугаа л илүү харж байна. За одоо ингээд бага насндаа IQ чадвар нэлээд төлөвшөөд суулаа. За энэ хүүхдүүд одоо цаашаа 10 жил их сургууль гээд ажлын байран дээр гараад ер нь амьдралд хандах, хандлага, харилцааны ур чадвар нь ямар болж төлөвшөх бол? Сэтгэл хөдлөлийн боловсрал өөрөө бүр насан туршийн боловсрал болно. Яагаад гэвэл хүн насан туршид нийгмийн харилцаанд байна. Дэлгэцүү харилцааны энэ ур чадварыг бид нар ингээд тавьж хүүхэд нээлттэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар болон найзаагаа хүндэлдэг те, бусдаас уучлал гуйдаг, багаараа хамтарч тоглодог, нэг нэгийг хүлээн зөвшөөрч те. Энэ нэгдэх чадварын суурь чадруудыг суулгаж өгөх юм бол сургууль бага боловсрал, дунд боловсрал, ахлах сургуулиуд энийг үргэлжлүүлэн залгамж холбоогоор ингээд заагаад явах хэрэгтэй байгаа. За шилжилтийн буюу өсвөр насны хүүхдүүдэд зан аашийн өөрчлөлт хамгийн их ажиглагддаг. Саяхан инээж байсан хүүхэд нэг үгэнд л гомдож ааш нь хувирах мэтээр хаврын тэнгэр шиг ааштай байдаг энэ үед нь эцэг их хүүхдтэйгээ сайн ойлголцох нь IQ чадварт нь мэдээж нөлөөлнө. За шилжилтийн насндаа хүүхэд энэ хорвоод юу хийх гэж яах гэж ирсэн бэ гэдэг асуултыг өөртөө тавьж гэр бүлийнхнээ ч гэсэн таньж эхэлдэг байна. Ээж аавынхаа амьдралаа санаа авч өөрийнхөө ирээдүйг тодорхойлох энэ цаг үед нь тархины үйл ажиллагаагаар авч үзвэл сэтгэл хөдлөл хяналтгүй ажилдаг байсан хүүхэд наснаас насанд хүрсэн хүний хяналттай үе рүү шилжиж байгаа үе юм а. За энэ үед нь их хэмжээний гурмаа ялгарч өөртөө ч анзааралгүй уур бухимдлаа эргэн тойрныхондоо илэрхийлдэг. За тиймдээч хүүхдийн сэтгэл санааны 30% айдас төгшөөр нөмөрсөн байдаг онцлог цаг үе юм а. 10 жилийнхний хувьд бол хамгийн том IQ чадварыг хөгжүүлэх талбар бол нэг хамт олонтойгоо хамт. Нэгдүгээрт нь ангид байгаа тийм үү. Хоёрдугаарх нь өөрийнх нь дуртай одоо сонирхлын бүлэгмүүд байгаа. Тэр нь спорт явах байж болно. Эсвэл оюун ухааны шатарч тийм үү ингээд ийм төрлүүд байж болно. Эсвэл урлагийн одоо бүлэгмүүд байна те. Тэгэхээр энэ секс дуулангуудад идэвхтэй хамрагдаж ер нь бол хамт олноороо дамжуулж IQ чадварыг нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр ангидаа би те хүмүүстэй ойлголцох чадвар маань ямар байна. Тэгээ спортынхаа бүлэгмүүдэд ямар байна. Багштайгаа би өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг ойлгуулж чадж гэнэ үгүй гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Зүгээр надад яг одоо тгийх хүнтэй ярих мэдрэмж төрөхгүй байна гэдэг ингээ хүмүүсээс гэж нэг тусгаарлаад өөрийгөө тусгаарлах боломжууд айгүйх одоо нийгмийн ингээ сүлжээгээр те би одоо би ч нь бол дотогшоо хүн би ч нь бол хүнтэй юм ярих сонирхолгүй гэх мэтлэн нэг юм ганцаараа байж болно гэдэг ойлголтыг айгүй өгөөд байгаа. Тэгээ тэр нь хамгийн зөв бол огт биш. Бүх юм өөрийн гэсэн баланстай байж хүн сэтгэл ханамжтай байдаг. Тэгэхээр одоо ингээд нэг өсвөр насны нэг 13-аас 15 насны хооронд те ганцаараа л айгүй тайван байх гэдэг юм шиг хэдийн мэдрэмж төрж байгаа гэсэн 45 наснда би ямар байх вэ гэдэг үргэлж бодох хэрэгтэй. Бидний амьдрал чинь ингээд 18 хүрээл тэрнээс хойш сэтгэл хөдлөлгүй амьдрал гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр 45 наснда хүрэхэд бол би хүнтэй ярилцаа сурцсан байвал надад илүү сайн учраас хэдийн надад тухгүй мэдрэмж төрж байгаа ч гэсэндээ би оролдлого хийх л хэрэгтэй. Би нэг хүнтэй ч гэсэндээ ярилцаад тэр хүний талаар сонсъё, тэ өөрийнхөө талаар бас ярилцъя.
бусдаас тусламжгүй, бусдад бас туслая гэд ийм байдлуудаар өөрөө хичээх юм бол тэр нэг юу тийм тусгаарлагдмаар байгаа мэдрэмжсэндээ байхгүй болоод нийгмийн дунд өөрөөрөө байр суурь олох юм боломжууд бас үүсдэг. За нэгэнт бие хүн болж төлөвсөн хойно учирсан хосын хорилцаанд үл ойлголцол тодорхой хэмжээгээр үүсдэг. За гэр бүлийн хувьд хамгийн их цагийг хамтдаа өнгөрөөдөг тул төдий хэрээр үл ойлголцол гардаг байгаа юм а. За мэдээж хосын хувьд IQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвараас шалтгаалж маргалдах нь илбэг байдаг. За өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах чадваргүй хосын нэг нь амархан уурлахад нөгөө нь шууд дөгшүүрт автах жишээтэй байдаг байна. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг одоо таньж мэдхгүйгээсээ болоод одоо уурлах бухимдах үед одоо шууд эмоцороо гаргах те хэрэлдэх, маргалдах, чанга өндөр дуугаар одоо захиран тушаах байдал, өнгө аястаа ярих. Энэ нь эргээд нөгөө хүнд те айгуу тийм одоо сэтгэлээр унах те өөртөө итгэх итгэлгүй байдалд нөлөөлөх ч гэдэм үү. Ингээ харилцаанд ерөөсөө нөлөөлчихөж байгаа. Хосууд бол одоо нэгэнт бие хүн төлөвсөн хамтлаг харилцаа нь төлөвшөөд суудсан байна бол хоорондоо учирч одоо нийлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо за хосолоод хамт амьдралаа нэлээ олон бэрхшээл гарлаа тий хоорондын харилцаа хандлага дээр. Тэгэхээр одоо мэдээж өөрийнхөө нөө IQ чадвар дээр ажиллах шаардлага бий болоод байна гэсэн үг шүү дээ. Илүү үл ойлголцоо тэгвэл тэгэхээр одоо хосууд яаж тэр IQ чадвараа хамтдаа хөгжүүлэх, хамтдаа өөрчлөх боломж гарц байдаг вэ? Тэгэхээр ерөөсөө эхлээд тухайн хувь хүн одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлөө таньж мэдэх хэрэгтэй. Таньж мэдхийн тулд одоо жишээлх юм бол одоо тухайн өдрийн оройн тэ өөртөө ингээд дүгнэлт хийгээ бичих боломжтой. Одоо өнөөдөр жишээлх юм бол би ууралсан. За ямар юун дээр би миний уур хүрв. За тэгээд одоо жишээлх юм бол замын төвчрэл ч юм уу те ямар нэгэн одоо ажлынхаа хамт олонтой муудалцсан ч юм уу те за тэрийгэ биччихээд за энэ уурлах үедээ би ямар зан характер гаргасан гэд тэрийгэ бас тэмдэглэж чичээд тэгээд энийгээ би яаж сайжруулах боломж байсан юм бэ гэд дүгнээд тэгэнгүүтээ эн чинь өөрийнхөө зан чанар өөрийнхөө одоо сэтгэл хөдлөлөө таньж мэдэнгүүд дараагийн удаад би тэгвэл яг ийм уурлахаар нөхцөл байдал үүсвэл би ингийн байна гэдгээ ингээ ухаарад ухамсарлаад явах боломжтой. Тэгэхээр яг нэг IQ чадвараа хосууд маань хөгжүүлэхийн тулд тусдаа бас ингээ өөрийгөө хянж, өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Дээрээс нь хамтдаа бас таньж мэдэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр яг IQ чадварын нэг чухал бас чадвар нь юу вэ гэхээр одоо нөгөө хүнээ яг байгаагаар нь хүлээж авах, ойлгох одоо өөрөөр хэлбэл эмпати чадвар гэдэг байгаа. Аль болох бие бинийгээ хүлээцтэй гүйцэд сонсох хэрэгтэй. Дундуур нь та тасалмаар санагдсан ч одоо тэр ярьж байгаа зүйлтэй санал нийлмээргүй байсан ч дуустал нь ихлэ сонсож сурах хэрэгтэй. Ингэснээр энэ хүн ийм зүйл ингэж яриад байгаа юм байна. Ийм юм мэдрээд байгаа юм байна гэдгийг одоо дуустал нь сонсож байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүн маань ингээд сонсоод ингээд яваад энэ намайг ойлгож байгаа юм байна. Намайг ямар ч байсан хүлээн зөвшөөрж ин гэдэг мэдрэмж төрнө. Эргээд нөгөө хүнийгээ ярихад хүлээцтэй сонсох бас боломж нь олддог байгаа. Тэгээд дээрэс нь сэтгэл хөдлөлийн чадварыг одоо сайжруулахын тулд бие биенээсээ айгүй асуух хэрэгтэй. Хоорондоо одоо илэн далангуй ярилцах хэрэгтэй. Өнөөдөр те чамд ямар мэдрэмж төрсөн? Өнөөдөр чам сайхан зүйл юу болов? Тэгээ таагүй зүйл юу болов гэж асуугаад нөгөөдг нь ч гэсэн ингээ хариулаад ингэсэн чинь надад ингээ таагүй мэдрэмж төрсөн гэд. Тэгээд ингээ харилцан одоо бие биенийхээ сэтгэл хөдлөлийг асуугаад ярилцаа сонсоод ингэх явцад бие бинийгээ ийм үед ер нь манай эхнэр маань уурлаад идэм бэ штэ. Нөхөр маань ингэх үед ингээд бухимдал одоо төрдөм байна гэ бие бинийгээ танин мэдээд цаашаа одоо харилцаа маань одоо улам сайжрах боломж нь одоо олдож байгаа гэсэн үг. За хэдий ч нэ IQ чадвар сайн байна. За төдий хэрээр ажил дээр амжилт гаргахад энэ нь нөлөөлдөг байна. За IQ чадвар сайтай хүн төдийлөн ажилласаа олж стресстгүй, бусдад уур бухимдлаа илэрхийлэхгүй. За энэ мэдээж хамт ажиллаж байгаа хүмүүс эргэн тойрныханд нь эрг нөлөөлөл, эрг хандлагыг бий болгодог байгаа юм. За тийм ч учраас IQ чадвараас гадна IQ чадварыг за альва хүнийг ажилд авахдаа чухалчлан хардаг болжээ. Богино хугацаанд бол яг нөгөө дипломороо, боловсрлоороо ингээ явцдаг. Урт хугацаанд илүү одоо нөгөө ажлын ачаал авах эсвэл ажлын одоо дарамт гэх юм уу, дарамт гэдэг маань илүү их ажиллах гэсэн үг л дээ. Тэгээд баг хамт олноороо ажиллах, хүнд удирдуулах, хүнийг удирдах гэдэг нөгөө ачаал нэмэгдэх үед яг одоо нөгөө диплом биш. Яг одоо хувийн яг одоо IQ буюу одоо IQ гэдэг маань илүү нөгөө
одоо миний ойлголтоор болохоор илүү тийм хүмүүжлийн талтай асуудал юм болоо гэж ойлгоод байгаа тийм илүү одоо төвчээртэй тууштай байх ч юм уу одоо асуудал зөв шийдэл бол багаар ажиллах энэ төр гэдэг бусдыг ойлгох ч энэ чадрууд нь одоо яг тэр үед л одоо ил гардаг болоо гэж жоох урт хугацаанд. Тэгэхээр энэ маань болохоор нэг байгууллагт амжилттай ажиллах ганцхан нэг тухайн үндэж бас биш тийм байгууллагатаа ч гэсэн бас чухал чадвар болоод ингээд сүүлийн үед бол хувийн хөгжил гэдэл ингээд маш их сургалтууд хэрэгцээтэй болоод байна. Тэгэхээр хувийн хөгжлийн сургалт маань илүү нэг IQ чадварыг хөгжүүлэх гэдэг сургалтууд учраас яг энэ чадрууд бол маш чухал байна л гэж одоо яг хараад байгаа. Тэгэхээр яагаад хандлах сайтай эрэг хандлагатай одоо ажилчдыг те авахыг хүсдэг вэ гэхлээр ерөөсөө нөгөө эрэг хандлагатай хүмүүс чинь аливаа хандлагатай өөдрөгөөр эргээр болно бүтэн чадна гэдэг ингээд дотоод тэр нөгөө нэг эрэг хандлага нь сэтэлжүүлэлтийг бий болгоод байдаг. Тэгэхээр эрэг хандлагатай хүн ерөөсөө нөгөө ажиллаа хийхдээ хүртэл айгуу тийм баяр хөөртэй хийдэг. Зүгээр л хоёр одоо ажилчны ялгаа бас байна л да. Адилхан ажиллаа хийж байгаа, адилхан цалингаа авж байгаа. Гэхдээ хандлага өөр байж бол нэг нь ерөөсөө тэр ажилдаа дургу тэгээд дургу учраас ууртай бухимдалтай хийж байгаа. Харин нөгөө хүн нөгөө тэр зүйлийг хийхдээ те миний энэ хийж байгаа зүйл хин нэгэн хүнд туслая шүү дээ. Тэ энэний үр өгөөж нь гоё гарна штэ. Би энэ ажлаа хийхдээ айгу баяр хөөртэй байдаг гэдэг энэ хоёр ялгаатай хандлага нь эргээд нөгөө ажлын бүтээмжид нөлөөлөд байгаа байхгүй юу. Тэгээд хамт олонний уур амьсгалд нөлөөлнө, ажлын бүтээмжид нөлөөлнө. Тийм учраас аль болох эерэг өөдрөг хандлагатай хүнийг одоо хүний нөөц авахыг хүсэж идэв. За ажлын байран дээр 5 хүн дутмын 2 нь стресс өндөртэй байгаа нь 3000 ажилтны дунд хийсэн судалгаагаар тогтогдчихэ. За стресстэж байгаагийн шалтгаан нь хамт олонний харилцаа, ажлын цаг, ажлын орчин нөхцөл, за цалин хөлс нь хийж байгаа ажилд нь тохирохгүй байх зэрэгс гадна багийн ажиллагаа, удирдлагын хандлага, бие хүний хүчин зүйл буюу зохион байгуулалтаас шалтгаалдаг байна. За мэдээж тухайн ажилтан хэдий хэмжээгээр стресст өртөж байгаа нь IQ чадвар сул байгааг илтгэж байгаа хэрэг юм а. IQ чадвар тааруу хүмүүс гэдэг байгаа. Тэгээд тэр хүмүүс яг ажил дээр гараад ирэхээр одоо яг тэр IQ чадвар тааруугаасаа болоод одоо яг харилцаа хандлагатай ч юм уу яг яаж илэрдвэгээ бусадтай харилцахтай ялангуяа ажлын байран дээр. Тэгэхээр IQ чадвар сул хүмүүсийн хувьд одоо нөгөө нэг одоо өөрийгөө жишээл юм бол таньж өөрийнхөө надад яг ямар сэтгэл мэдрэмж төрөөд байгаа гэдгийг одоо тийм сайн ойлгохгүй тэрийгээ тэгээ яаж зохицуулахаа мэдэхгүй магадгүй ингээд заримдаа хүмүүс нөгөө тэгдэг штэ тий өглөө би буруу хөл дээрээ босчлоо гэл ингээл яриа байдаг штэ тэгээд тэр өдөржингөө л нэг л тийм сэтгэл дундуур гонсгорч юм шиг тий эсвэл ингээ уур бухимдалтай ч юм шиг ингээд нэг тэр мэдрэмж ингээл яваад л байдаг тэгвэл тэр мэдрэмжээрээ ажлынхаа хүмүүстэй харилцаа хандлагатай одоо гаргачдаг илэрхийлждэг. Тэгтэл IQ чадвар одоо өндөр хүний хувьд би энэ зүйлээс болоод бухимдаад байгаа юм байна. Тэгэхээр энэ зүйл маань миний ажилдаа ямар ч холбоогүй учраас би энийгээ тий зохицуулах боломжтой гэдэг ингээд өөрийгөө удирдаа зохицуулаад явчихж байгаа байхгүй. Эрэг хандлагатай хүн бол хамт ажиллах хэрэгтэй ч гэсэн эрэг хандлагыг түгэн, сөрөг хандлагатай хүн бол сөрөг хандлагыг түгэн штэ. Тэгэхээр хүн одоо өөрийгөө ажил дээр ямар хандлагатай байгаа вэ гэдгээ бас нэг эргцүүлж бодохын тулд ямар зүйлсийг одоо хүчин зүйлсийг харах хэрэгтэй бол. За хамгийн чухал хүчин зүйл нь байгууллагыг бүтээж байгаа одоо хүмүүс маань хүн болгон дээр байгууллага бүтээхэд оролцоотой байдаг гэдэг юм ойлгох хэрэгтэй. Өнөөдөр би жоохон таагүй сэтгэлдтэй байгаа юм чинь их оролцоо багтай бай тий. Өнөөдөр би ингээл яг хийх ёстой зүйлээ хийгээл хүмүүстэй нэг харилцахгүй явчих гэдэг тэр бодол бол юу гэдгийг одоо нэг байгууллагынхаа уур амьсгалд айгу сөргөөр нөлөөлдөг гэдэг айгуус ойлгох хэрэгтэй. Тэр нь ганцхан удирдлага биш одоо ажилтнуудын дунд ч гэсэн хооронд харилцаж байгаа загварчууд нөлөөлдөг. Тэгэхээр нөө ажилтан болгон байгууллагын соёлд оролцоотой байдаг. Тэгээ байгууллагын соёлын сайхан байх тусам ажилтнууд ажилдаа их сонирхолтой болдог гэдэг ингээд нэг хүнээс шалтгаалаад бүхэл бүтэн байгууллага хамаарч байгаа учраас маш чухал. За харилцааны ойлголцын хувьд бусдын сэтгэл хөдлөлийг анхаарах тал дээр ажилтнуудын 33% нь мэдрэмж сул, 31% нь оролдлоготой, 22% нь итгэхгүй буюу бусдын сэтгэл хөдлөл харилцаанд ач холбогдол өгдөг бол зөвхөн 14% нь л сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй, өөрийн болон бусдын харилцааг сайдаар ажиглаж мэддэг, харилцааг чиглүүлэхтэй сайн байна. За мэдээж удирдлагын төвшөнд эзэмших ёстой гол чадварын нэг нь өөрийн төдийгүй бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, удирдах чадвар буюу IQ чадвар болоод байна. Би дараагийн юм чинь хүссэн сэтгэл хөдлөлөө гаргана гэж
бодож л байвал тэр бол одоо сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаагийн хамгийн ихний илрэл одоо би дарга юм чинь гэж бодоод байл. Харин би дарга юм чинь миний сэтгэл хөдлөл бусдад нөлөөлж байгаа гэдэг байдлаар ажилдаа хандж байвал тэр одоо сэтгэл хөдлөлөө удирдах эхэлсний шинж тэмдэг 2% очиж бараг шууд болно. Удирдагч хүмүүс бол эхлээд өөрийнхөө сэтгэл хөдлөлүүдийг маш сайн таниад тэгээ дараа нь удирдна гэсэн шүү дээ. Өмнө нь ажилтан байхад бол зөвхөн магадгүй харилцаж байгаа хүндээ сэтгэл хөдлөлөө харуулдаг ингэдэг байсан бол одоо тэр 10 хүн бол тэр удирдагчийнхаа сэтгэл хөдлөлийг даган дуурайна гэсэн үг. Нэг яг одоо хүүхдүүд ээж аваа дуурайдагтай адилхан алтан байгууллага дээр ямар үйлдэлүүдийг хийж болох вэ, ямар үйлдэлийг хийж болохгүй вэ гэдгийг шууд удирдлага бол манай ажилтнууд нь даган дуурайгаал одоо яг ийм л байх хэрэгтэй байна гэдгээр ингээд юу яач сурчдаг гэсэн. Тэгэхээр өөрийнх нь үйлдэлүүд ажилтнуудын үйлдэл болно. Тэгээд бүр цаашлаад удирдлагуудын хамгийн чухал төр хийж явах хэрэгтэй юм бол ажилтнуудынхаа сэтгэл хөдлөлийг таних. Хин нь яг урам зоригтой, хин нь зоригтой, хин нь зориггүй, хин сэтгэл санаагаар хямраад байна, ар гэрээ асуудал байна, өөр хүүхд нь өвдөд байна уу, цалин мөнгө багтаад байна уу гэх мэтлэнгийн тэр бүх зүйлүүдийг айгүй мэдрэмжтэй харж тодорхойлж сонсох, тэг ганцаарчлсан уулзалтуудыг хийх, тэг тэр хүнд тулгарч байгаа асуудлуудыг сонсох гэх мэтлэнгийн эднэр бол яг ингээд хамгийн сайн одоо удирдагч нарын одоо сар тутамдаа хийдэг ч юм уу те жилийн хагас жил болгондоо хийчихсэн байх ёстой үйлдэлүүдийн нэг заашгүй юм уу. Тэгэхээр удирдагч хүний одоо IQ чадвар ямар байх нь одоо тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажилтнуудын сэтгэл ханамж гэдэг олон юмд нөлөөтэй байх нь шүү дээ. Шууд нөлөөтэй. Одоо ажилтан ажилласаа гарах хамгийн том шалтгаан бол менежертэйгээ юм удирдагчтайгаа одоо таараагүй гэдэг шалтгаанаар ер нь ажилтнууд ажилласаа гарах шалтгаан болдог. Хоёрдугаар шалтгаан нь бол байгууллагын маань уур амьсгал те хамт олон манаа дэмжээгүй ажиллахад айгүй хэцүү хүндрэлтэй байсан гэдэг ийм шалтгаанууд байдаг. Одоо нэг байгууллага дээр ч гэсэндээ хүний нөөцийн удирдлагууд одоо мэргэжлэнүүд дээр анзаарэгддэг зүйл нь аль хилцээний ажилтнууд хамгийн их одоо гарч ийн гэдгээрээ тухайн хилцээ удирдлага магадгүй өөрөө одоо хүмүүстэйгээ буруу харилцдаг те тэр хүмүүсийг дэмждэг юм байна гэдгээр нэг анзаарч харах нэг үндсэн шалтгаан болж байна. 1980 оноос одоо хойш одоо удирдлагын төвшингийн хүмүүс ихэвчлэн IQ чадвар өндөртэй хүмүүсийг одоо авдаг болсон. Тэгээ яагаад гэх юм бол өмнө нь тэрнээс өмнө болохоор илүү одоо захиран тушаах те удирдлага нь бол дандаа захиран тушаах хэлбэрээр одоо үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ нь одоо тийм сайн хөшүүрэг одоо амжилттай явах одоо хөшүүрэг биш юм байна гэдгийг одоо сүүлд одоо илүү ойлгож хүлээж аваад тэгвэл удирдлагын төвшөнд ямар хүмүүс гарах ёстой вэ гэхлээр илүү ажилчныгаа ойлгодог хүлээж авдаг тэдний одоо санал бодлыг нь сонсдог тий тэгээд өөрийгөө бас бусдад зөв илэрхийлж чаддаг ажилчтайгаа одоо зөв сэтэлжүүлдэг, урайлдаг одоо ийм хүмүүсийг илүү удирдлагын төвшөнд одоо авах болсон. Тэгэхээр харилцааг зохицуулдаг мэдээж үйл ойлголцол үүснэ тэрийг нь зохицуулах чадвартай ийм хүмүүсийг удирдлагын төвшөнд аваад байгаа л да. Тэгэхээр энэ өөрөөр хэлэх юм бол IQ чадвартай өндөр хүмүүс яг ийм чадвар эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол бусдыг аягүй тийм ойлгож сонсдог, өөрийгөө зөв илэрхийлдэг, тэгээ харилцаагаа зохицуулаад чадчихдаг. За тэгээд ажлынхаа одоо зорилго руу бусад хүмүүсийгээ сэтэлжүүлж чаддаг. Бидний амьдарч байгаа цаг үед хүн хичнээн ажилдаа гарамгай, мэргэжлийн ур чадвар сайтай байлаагээд бусадтай зөв харилцаж, хамтран ажиллаж чадахгүй бол амжилтад хүрч чадахгүй нь нотлогдчихэ. За өдийг хүртэл нэгэнт төлөвлөсөн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг өөрчлөхөд хүндрэлтэй цаг хугацаа хичээл зүтгэл шаардлагатна. За тиймээс хүүхдийнхээ IQ чадварыг аль болох бага наснаас нь хөгжүүлж, гэр бүлийн харилцаанд анхаарах шаардлагатай нь харагдаж байна. За тэрий. За яг энэ мэтчлэн хүүхдийгээ айсан гунигласан үед нь эцэг эхчүүд мэдрэмжийг нь хуваалцаж, за нурууг нь илх зэргээр тайвшруулж чадвал тохон хугацаа цаашдаа бусдыг ойлгох, тайвшруулах чадварт суралцаж байна гэсэн үг. За IQ чадвар нь бол хүний харилцаа, хандлагын яг энэ мэт олон чадварыг илэрхийлдэг чадвар байгаа. За тиймээс хүний амьдралын чанарт IQ хэрхэн нөлөөлдөг болохыг та бүхэнд энэ удаагийн дугаараараа харууллаа.